Улсын хурлын тамгын газраас мэргэжсэн чадварлаг хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн төсөл боловсруулагч бэлтгэх чадварчуулах зорилгоор сургалтын хөтөлбөр гарын авлагыг боловсруулж 2022 онд Монголын хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлсэн байдаг. Энэхүү хөтөлбөрийн дагуу хуулийн төсөл боловсруулагчийн сургалтыг Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын их сургуулийн Герман, Европын эрх зүйн төвтэй хамтран зохион байгуулж байна. Энэ сургалтын гол онцлог асуудал нь бол хууль зүйн салбарт тэргүүлэх чиглэлийн эрдэмтэн багш судлаач нар болон яг энэ хууль боловсруулах үе шатанд онлын хувьд практикийн хувьд оролцож исэн багш нар энэ сургалтыг орж байгаагаар их онцлогтой болж байгаа. Ингэснээр ер нь бол цаашид чанартай хуулийн өөр нөлөөг сайжруулах, холбогдох судалгааг хэрхэн хийх вэ те. Ингэснээр яг эргэн төвтэй, хүн төвтэй иргэдэд хууль яг хэрэглэхэд хялбар, энгийн ойлгомжтой байх. Энэ нөр хэрэгжих боломжтой байхтай ийм зохицуултуудыг бол тусгахаар сургалтанд хамрагдсан хүмүүстэй мэдээлэл бол олгож байгаамаа. Хууль боловсруулагч нь альва хуулийг боловсруулахдаа нийгмийн харилцааны агуулга, улс орны хөгжлийн түвшин, ард түмний аж амьдралын онцлог, соёл, олон улсын жишг, хөгжлийн хандлага, эрх зүйн суурь зарчимд нийцсэн байхад анхаарах нь ихээхэн чухлаа. Өөрөөр хэлбэл хууль боловсруулагчдаас мэргэжлийн өндөр мэдлэг, ур ухаан, мэдрэмж, туршлага, хичээл зүтгэл шаарддаг. Энэ утгаараа энэхүү сургалт онцгой ач холбогдолтой болохыг хууль зүйн ухааны доктор профессор Үлзий сайхан хуулийн төсөл боловсруулагч байхын учир сэдвт хичээлээр сургалтыг эхлүүлэхдээ онцлсан юм. Энэ жилээс эхлээд бас энэ сургалтыг эрчимжүүлье. За энэ сургалтаа төгссөн та бүгдийг бас яг энэ холбогдох энтхийн энэ парламентын төлөөлөгчдийн танхимд олон олонний парламентын ажилтнууд ирдэг энэ сургалтад бас хамруулъя гэсэн юм бас бодлоор бол бид нар бол ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөр маань олон улсын ийм хөтөлбөр болж цаашаа явах ёстой юм. Тэгэхээр эхний шалгуур нь бол та бүгд энэ сургалтанд эхлээд суун, дараагийн удаа бол олон улсын түвшинд бол хамрагдахаар төлөвлөж байгаа. Бид нарын ур чадвар, бид нарын мэдлэг оюун, бидний практик ухаанаас энэ хууль чанартай байна уу, үгүй юу гэдэг асуудал өөрөө яг гэвэл маш их хамааралтай байдаг. Хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын эрэлт хэрэгцээ жилэрх тусам нэмэгдэж байгаа нь тухайн сургалтын чанар чансаа цар хүрээ үр дүнг илтгэж байгааг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Мөнхбат онцлсон. Энэ жилийн сургалтын тухайд хөтөлбөр нь хүний эрхийн болоод үндсэн эрхийн хязгаарлалтад тавих тохирсон байх зарчмыг хэрэглэх агуулгыг нэмж тусгаснараа онцлог юм байна. Хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор, философи ухааны доктор профессор Дүндэнд орж хууль гэж юу вэ сэдвээр сургалт орсон бөгөөд сургалтын ач тус үр өгөөжийг ингэж тайлбарласан юм а. Хууль гэдэг бол зүгээр нэг тийм дураараа биччихдэг ийм баримт бичиг биш. Тэр стандартын зөрөх юм бол асар их олон сөрөг үр дагаврыг бий болгож яадаг, хэрэгжүүлж байгаа хүмүүст ойлгомжгүй байдлыг бий болгодог. Иннээсээ болоод хүний эрх хэрэгжүүлээ хохирдог, буруу зөрүү хэрэгэлдэг ийм олон асуудлыг дүүсдэг. Тийм учраас энэ алдаа эндэгдлээс сэргийлэхийн тулд хуулийн төсөл боловсруулж байгаа хүмүүс маань тэр стандартын талаарх мэдлэгээ жил болгон ингэж сэргээж, сайжруулж, хэрэглээд сурч явах явдал бол чухал ач холбогдолтой юм аа. Үүнд л энэ сургалтын зорилт нь бол оршиж байна гэж ингэж хэлж болно. Оролцогчид хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн багш нар хуулийн төсөл боловсруулах ажлын арвин туршлагатай өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээс сургалт авч байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Хууль сургалтын хүрээнд бол би хуулийн хэрэгжилт, хуулийн төслийг боловсруулахад хэрэглэх аргачлалыг хууль тутамжийн хүрээнд төслийг боловсруулдаг. Тийм учраас энэ сургалтын хүрээнд сургалтанд хамрагснараа үр дүнтэй байна гэж ойлгож байгаа. Хуулийн төсөл боловсруулах тэр техник арга зүй талаасаа илүү практик суурилсан юмрхүү сургалт болж байгаа. Тэгэхээр урьдчилж энэ арга зүйнүүдийг бүгдийг судалж, суралцаж, танилцсанаар яг ирээдүйд тийм гарах сүрэг үр дагавар эрсдлээс сэргийлэх юм ач холбогдолтой. 2026 оны 2 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд үргэлжлэх уг сургалтад Улсын хурлын тамгын газар, ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв байгууллага, Улсын хурлаас бүрэлдэхүүн удирдлагыг нь томилдог зарим байгууллагын хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн хууль төсөл боловсруулах чиг үүрэг бүхий албан хаагчид хамрагдаж байна.